За энэ удаад та бүхэндээ өчигдөр болсон харамсалтай иргэн талаар ярих гэж байна. За 2026 оны 1 сарын 7-нд өглөө 9:30 үед Миннесота мужийн Миннеаполис гэх том хотод болсон хэргийн талаар ярих гэж байна. За цагаачлалын албаны ICE-ийн багийнхан ажиллагаа хийж авч байгаа. 37 настай Америкийн иргэн Рене Никол Гуд гэх хүүхнийг одоо толгойн тус газрын буудаж одоо хүнээсэн байна. За энэ яагаад ингэж ийм явдал болов гэхээр тэдний ярьж байгаагаар бол өөрсдийгөө хамгаалсан. Цагаачлалын албаныхан бол өөрсдийгөө хамгаалсан. Дээрэс нь тэр хүүхэн одоо машинаасаа буухыг зөвшөөрөөгүй. Тэгээд дээр нь бас хөдлөөд явсан. Зүхтахыг оролцсон гэдэг үднэс одоо биеэ хамгаалж тэр буудсан гэсэн мэдээлэл хүргэсэн байлээ. За үүнийг Трампын засгийн газар болон цагаачлалын албаны Кристи Номи одоо нэг ширээн дээр суугаад ингэж ярилцсан байна. Яагаад ийм юу болвоо нөхцөл байдал үүсвэ гэж. Гэтэл одоо Кристи Номи ярьснаар болвол Миннесота муж болвол бараг 50 гаруй хувь нь цагаачт нь болвол одоо бичиг баримттай болохтой хуурам мэхэлж одоо бичиг баримттай болсон нотлогдож байгаа гэдэг мэдээлэл хийсэн. За ийм учраас одоо цагаачлалын албаныхан бол төргөн шуурхай хөдөлж Миннесота муж руу бол одоо ажиллагаа явуулсан гэдэг хэлсэн. За тэр одоо энэ нөхцөл байдал яагаад үүсв? Яагаад ингэж хөнөөхсөн? Үндслээ болвол манай ажилчдын аюулгүй байдалд халдсан гэдэг үднээс одоо Кристине Номи бол мэдээлэл хийсэн. За энийг бол шүүх цагдаа прокурор бол тодорхой хэмжээгээр тогтоогоод яагаад ингэж гал нээх болсон шалтгаан болон бүх юм нь одоо тодорхойлоод гаргаж ирнэ гэдгийг бол итгэлтэй байна. Яагаад гэвэл Америк бол маш нарийн үнэхээр одоо шударга ажилтдаг шүүхтэй учраас энэ тал дээр бол би ямар нэгэн эргэлзээ алгаа хамгийн гол нь одоо тэр хүүхний одоо амьдрал тэр чигээрээ ингээд одоо үнэхээр одоо амар хэцүү байгаа ах гэр бүлийнхэнд. Яагаад гэвэл хэдийгээр энэ хүүхэн одоо бичиг баримтын асуудалтай байсан ч гэсэн энийг бол шүүхээр ороод өөр аргаар одоо шийдэх боломжтой байсан боловч одоо энэ нөхцөл байдлыг одоо эдлээгүй гэх юм уу. Энэ нь бол маш харамсалтай байна. Тэгээд энэ Америкт амьдарч байгаа бас цагаачдын ч гэсэн сэтгэл санаа айгүй докторгүй байгаа